Ер нь Улаанбаатар хот сүүлийн 30 жил ямар замбраагүй, эмх замбраагүй болж төлөвлөлт буруу хийгдэж ирсэн нүдэнд үзэмжгүй хот болсныг та бүхэн бүгдээр мэднэ. Тэгээ бидний хувьд бол энэ алдаагаа засах гэж одоо үе шаттай ажиллаж байна. За түүний нэг жишээ бол одоо энэ хангаа зочид буудал бид одоо өмнө нь зогсож байна. Хангаа зочид буудал одоо хувьчлагдаад эзэнтэй болоод уг нь 30 жил болсон. Даанч энэ 30 жилийн хугацаанд эзэнгүй юм шиг явж иржээ. Хангаа зочид буудалтай холбоотой яг хоёр үндсэн асуудал байгаа юм. Нэгдүгээрт татврын асуудал байна. Хоёрдугаарт энэ орчиндөө энэ хангаа зочид буудал маань аюулгүй байдал хангахдахгүй гэмтэрэг зөрчлийн бас үүр болж байгаа. За мэдээж энэ ардчилсан нийгэмд бол хүн хувийн өмчтэй байх ёстой. Хувийн өмчөөрөө дамжуул эрхчлөөгөө эддэг байх ёстой. Гэхдээ та хувийн өмчтэй байх юм бол үүнийхээ дагуу татвараа төлдөг, хариуцлага үүрдэг. За дээр нь энэ өөрөө хувийн өмч нь бусдад аюултай орчин бий болох ёсгүй байгаамаа. За ингээд энэ хангаа зочид буудлын асуудлыг харахаар энэ өндөр одоо балгас болцсон хэсэг маань одоо 10 оноос хойш ингээд бүртгэлийнхэн дугаар нь салаад бүртгэл одоо хоёр ингээд салсан байгаа юм. Буянгийн жагаа гэдээ одоо энэ эрхэм болвол энэ бүртгэлээ салгаад одоо доотлын энэ байгаа хэсэг дээр нь бол манай үндэсний хоёр үйлдвэрлэгч худалдаа бизнесмэнүүдийн нэг Номингийн Баяр сайхан, Буянгийн Жаргал сайхан гэдэг энэ хоёр эрхэм маань нийлээд одоо компани байгуулад энэ доотлын энэ хэсэгтээ ажиллаж байгаа юм. Өмчлөлтөө. Эндээ юм гуанз ажиллаж байна. Тэгтэл яг дээшээгээ энэ 16 давхар хүртэл байгаа энэ балгас болсон хэсэг бол тусдаа гэрчлэгээ гаргаад энэ бүр гэрчлэгээ гаргасан гэсэн улсын татврын газар ерөөсө бүртгэлгүй байна. Ерөөсө татвар төлж ирээгүй байна. Юу гэсэн үг юм бэ? Энэ чиглэл хөдлөх хөрөнгөөрөө бүртгүүлчихэд ямар ч татврын систем бүртгүүлгүй татвараа 30 жил төлж ирээгүй байна л гэсэн үг. За энэ дээр бол мэдээж татврын албач гэсэн бас энийгээ харж ирсэн гэсэн юм байгаа. Гэхдээ хүн хувийн өмчтэй болвол энийгээ татвараа төлдөг байх хэвээр. Татвар нь энэ өмчөө яаж ашигтай байх энэ хөшүүргэнд болдог байх хэвээр. Энийхээ хэрвээ татвар нь тавигдаад явж исэн бол энэ дээрээ одоо дахин төлөлт юм уу сайжруулад хотын төв ийм сайхан Аз зэрэгтэй газар бол юу л юугаар ашиглах боломж нь бол байсан энэ 30 жил. Ийм хийгээгүй. Ер нь хотын төвийн байшин гэх юм бол сүүлд одоо гарсан томоохон одоо энэ байшин одоо хорооллоо байшингууд те улсад өгж байгаа татвар нь жилд одоо жишээ нь одоо энэ хаан банкны байшин байна. Инх тайвны гүүрний урд байшлийн зэрэглэлийн үед бол эндээс арай өөр тийм үү? Энэ бол яг хотын төв даа зэрэгэл. Тэгэхээр тэр байшин бол жил 1.4 тэрбум төгрөгийн татвар жил төлдөг. Энэ байшин 0. Тэгээ энэ татраа төлөхгүй байхаар л энэ хүмүүс яасан ч гэл яах вэ? Энэ бол ингээ байж гэсэн ийм хандлагатай явж ирсэн байна. За доотлын хэсэг буюу одоо Номингийн Баяр сайхан, энэ Буянгийн Жаргал сайхан гэдэг хоёр хүний хамтарч эзэмшиж байгаа энэ газар бол яг хөө татвар ингээд бүртгэл системтэй. Гэхдээ татраа ерөөсө төлдөггүй өртөө. Тэгэхээр энэ хүмүүс ч одоо үйл ажиллагаа явуулаад байдаг. Орлого бодууд олж байгаа баг. Гэхдээ орчин тойрноо янзалдаггүй татвараа төлдөггүй юм. За хангаа зочид буудлын талаар бид одоо хүүхд наснаас л бүгд мэднэ. Энэ хавьд ямар хөө байсан, өдийд ямар болцгоо одоо зургийг харахаар гэмт хэрэг зөрчлийн бас үүрэх болоод байна. Сүүлийн 10-аад жилийн 40 гаруй төрлийн гэмт хэрэг болон зөрчлийн мэдээлэл дуудлага ирсэн байна, бүртгэгдсэн байна. 7 төрлийн одоо гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Ихэнх нь бол ерөөсөө л дотор нь орж хүмүүс архитж байна. Архитектурын сотуурсны дээр бинийгээ зодж байна. Энд харуул хамгаалт байхгүй. Дураараа ороод хин нэгээ зодоод гэмт хэрэг танхаарсан гэмт хэрэг архитектурын сотуурсан гэмт хэрэгүүдэх болж байна. Энэ оны 4 сард ч гэсэн яг ийм гэмт хэрэг одоо бүртгэл хийгдсэн байна. Тэгээ бид одоо ярьдаг штэ хагархаа цонхны онол. Хэрвээ одоо ингээд орчин тойрон чинь муухай байгаа л ах юм бол тэр чинээрээ гэмт хэрэг өсдөг, энэ чинээрээ хүмүүс өөрсдөө замбраагүй болдог. Тэгээ хотын төвийнхаа ийм гой цэг дээр ийм балгас 30 жил байлгаад ах юм бол бид нар яаж өөрсдөө хувь хүмүүс ч гэсэн цэгцэрж энд одоо орчин тойрондоо өөрсдөө бас хариуцлагатай цэмцгэр явах юм бэ гэдэг асуудал. Тэгэхээр энэ одоо эзэмшиж байгаа хүнд нь бол бид нар шаардлага тавьж байгаа. Татвараа төлөө, нөхөж төл. Хоёрдугаар энэ балгасаа одоо өөрчил. Тэр одоо ашиглаж болох юм бол тэрүүгээр нь ашигла, энийгээ өөрчил, өнгө үзэмжийг сайжруул. Сая бас би энэгээр явлаа да ингээд энэ 5 энэ шашлык хаус гэдэг энэ гуанзнаас доош юм шаттай бүгд өмрөөд имтэрсэн. Сүүлийн хэдэн жил ямар ч засвар ороогүй. Би байтугай одоо тэгээ хөгшин одоо настай хүмүүс хүүхдүүд бол энд явхад хацгүй. Миний хувьд ч зүгээр ингээ 90 сар явж тэн дээр нь ингээ тэглэхээр ийм байгаа. Тэгэхээр олон нийтийн ийм газар үйлчлэгээ үзүүлдэг газар хүртэл стандартаа байхгүй ийм нөхцөл байдалтай хотын төвдөө байна гэдэг бол эмгэнэл. Ингээд энэ бидний хувьд бол хот ерөөсөө
эзэнтэй юм шиг мөртлөө эзэнгүүдэж ирсэн. Одоо энийг эзэнжүүлээ. Эзэн гэж бодож байгаа хувийн өмчлөгч та байх юм бол эндээ эзэн болоод зохих одоо арга хэмжээнүүд ав хотч гэсэн энэ дээрээ татвар авъя гэсэн ийм. Нийслэлийн зарцсан гэсэн үг үү? Одоо тэр Буянгийн жагаа гэдэг хүнээс өөр хүний нэр дээр үү? За ийм юм байна. 2005 онд эрен тойрны газар нь бол буян уцаад компанидаар байсан. Хязгаарлалт уцаад компанидаар. За 10 оноос энэ объектыг ингээд нөгөө нэг давхраар нь болон энэ зочид буудлын хэсгээр ингээд садгацсан байгаа юм. Тэгээ энэ одоо хангаа зочид буудлыг бол Буянгийн жаргал сайхан гэдэг хүчтэрч гэсэн яриа өгөөл юм л дээ. Би бол ингэж байгаа. Бүртгэл бол өөр хүний нэр дээр. Тэгээ харилцан хамаарал бүхий өөрийнхөө л одоо хамаарал бүхий хүний нэр дээр гэх юм байна. Тэр нь гадагчдагш байгаа явцсан. Тэгээ одоо бодвол төлөөлж байгаа хүн нь Буянгийн жаргал сайхан гэдэг хүн байна. Өөрийн өөр хичнээн дээр нэр байгаа. Татврын өөр энэ үл хөдлөлт маань өөрөө ямар нэгэн үнэлгээ хийгдэж бүртгэдэггүй болохоор шууд тооцоход их хэцүү. 97-98 оны үед нийслэлээс Буянгийн жагаа гэдэг хүн авахдаа 600 сая төгрөг өгөөд авч исэн гэсэн тийм баримт нь ер нь одоо гарч ирд юм болов. Одоо тэгээ 600 сая төгрөг өөр авлаа гэд зэрэгэлдээ бид нар энийг 600 сая төгрөгийн үнэлгээтэй зөвхөн тэндээсээ нэг хувийн үл хөдлөлт татвар төлнө гэдэг асуудал бол одоо яригдах хэцүү шүү дээ. Бид нар хот өөрөө энэ бүсээ хамгийн өгөөчтэй сайн эдийн засгийн одоо өгөөчтэй хэсэг болгохын тулд энэ одоо үнэлгээнүүдийг шинжлэх ёстой. Энийхээ дагуу ч гэсэн бид нар шинээр барьж байгаа энэ компаниудад бол өөрсдийнхөө үнэлгээ хийгээ явдаг. Хотын хувьд бол татврын асуудал бас их хөндөгдөг. Өөрсдийнхөө одоо энэ барилга байгууламжийг хэд бага үнээр үнэлүүлээд балаасандаа тусгачдаг. Дахин шинжилүүлдэггүй. Зөвхөн тэндээс нэг хувийн татвар гэхээр маш бага одоо ингэж одоо хууль бусаар ингэ татвараас зайлсхийх нэг тийм арга болгож хэрэгжилж байгаа ч асуудал байгаа. Тэгэхээр тэр орчныг ч гэсэн бид бол зохицлох ёстой. Тэгээ одоо хүртэл энэ маань бүртгэлгүй татвар олоод ерөөсөө төлж ирээгүй л юм гэсэн. Энэ тохиолдолд татварыг нөхөн төлөвлөхөөс гадна тэгээ хуулийн яг ямар арга хэмжээд олох зүйл залттай гэдэг юм байна. За мэдээж доотлын хэсэг буюу энэ татврын өртөө байгаа хэсгүүд бол татврынхаа өрийг төлөх хэрэгтэй. Хоёр дахь хэсэг буюу тэр энэ балгасын маань хэсэг бол одоо үл хөдлөлийн бүртгэлээс татврын одоо системтэй цахимаар одоо холбогддог болсон. Эндээ холбуулаад одоо 30 жилийнхаа хугацаанд эсвэл тэр төлөгдөөгүй үлдсэн 27 жил гэдэг юм уу те энэ хугацааныхаа татварыг л төлөх гэдэг шаардлагыг бид нар тавья. Хоёрдугаарт бол аюулгүй орчныг нь хангаач. Энийг өгөн гүзэмжийн засаад оруулаа. Тэгээд татвараа одоо жилд юу гэдэг 300 сая 400 саяар татвар төлөх болоод ирэх юм бол энэ хүмүүс энийг засах нэг тийм хөшөөргөнд болно да. Би энэ хэмжээний татварыг төлөхийн тулд ямар хэмжээний ашигтай ажиллах ёстой вэ? Үүнийг ашигтай болгоё гэдэг л одоо үнэхээр өмчийн эзэн бол эзэн шиг тэрийг л бодох хэрэгтэй. Одоо 30 жил төлөөгүй юм шиг дахиад хууль дүрмийн дагуу шаардлага тавина. Ер нь бол энэ барилга маань ураас хэдэн жилийн өмнө гарч ирсэн байлээ шүү дээ. Одоо суурьндаа бол цууралтай мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байлээ. Тэгээ энэ дагуу нь ер нь нураана гэсэн шийдлийг жишээ нь нийслэлээс дэвшүүлж болт юм болов. За яг манай хотын хяналтын газраас бол ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт бол гарч байгаагүй. Ер нь бол тэгэхээр тэр цуурал хэрвээ байх юм бол тэрийг нөхөн хүчтгээд ч юм уу ашиглах бодол боломжтой байх. Хот байгуулалтын газраас 2014 онд за бид нар хотын одоо энэ төлөвлөлтийг харж байна. Хонгой зочид буудал маань 2014 онд шүү дээ тий. Яагаад ашиглахдаггүй байгаа юм бэ? Яагаад ингэж балгас байгаа юм бэ гэдэг бичгийг бол энэ холбогдох компаниудад явуулж ирсэн. Ямар ч хариу ирээгүй. Тэгээ шаардлага тавихаар та нарт ямар хамаатай хувийн өмч гэдэг л хариулт хэлдэг. За хуулиараа барилгын тухай хуулиараа 10 жил тутамдаа улсын одоо барилгын байцаагчийг оруулаад дүгнэлт гаргуулж болдог. Гэтэ хувийн өмчгээд оруулдаггүй. Тэгэхээр одоо ерөөсөө одоо хин ажиллаа хийцгээе. Хувийн өмчийн эзэн бол энэ эзэн шиг бай. Төрөн ч гэсэн бид нэр одоо дүгнэлт эдрийг гаргах юм дээр нь гаргаад энийгээ цэгцлэе гэж. Мэдээж одоо л ингээд хангаа зочид буудлын асуудал хөндөг чинь урд урдны нийслэлийн удирдлагууд ч юм уу те газрын албач гэдэг юм харьяа байгууллагууд ер нь өнөө хүртэл ажиллаа хийгээгүй гэсэн үг үү? Гэхдээ яг одоо эн чинь газрын алба бол газар дээр бол асуудалгүй шүү дээ. Ингээд газрыг энэ компани одоо эзэмшээ 5 жилдээ уртцгаа явж гин, үйл ажиллагаа явж гин. Хангаа зочид буудлын хувьд гол нь одоо тэр манай Буянгийн жаргал сайхан гэд хүн маань ерөөсөө л хувийн өмч рүү дайрлаа гэдэг ганц үгтэй явж ирсэн. Гэхдээ хувийн өмч гэдгийг бид бас зөв ойлгох хэрэгтэй. Үнэхээр өмч бол өмч шиг, эзэн шиг энэ аюулгүй байдлыг хангаач. Дээр нь та энэ одоо барилга үнэхээр аюултай байх юм бол тэрийг дүгнэлтийг гаргал. Үгүй бол энийгээ дахин төлөвлөөд ой сайхан болох татвараа төл гэдэг л энэ хууль зүйн шаардлагыг тавьж байгаа гэсэн. Нийслэлд хангаа зочид буудалтай ижил кейстэй энэ хичнээн барилга байдаг бол тооцоол байна. За барилгын зогссон ажлууд бол хийтгэд байгаа.
энийг бол бид үе шат дараатаагаар за хөрөнгө оруулалт зогсцсон эсвэл одоо техникийн хяналтын дүгнэлт гаргуулах гад байж байгаа. За дулаан болон нөгөө инженерийн дэд бүтцэд холбогдох боломжоо хүлээж байгаа гэх мэтчлэн хэд хэдэн шалтгаан байгаа. За энэ шалтгаанаас гадна ерөөсөө тэр энэ шалтгаан байхгүй хувийн эмч болчоод 30 жил энд ингээд балгас болоод байж байгаа нь л өөрөө хотын маань бас нэг эмгэнэл хотын төвд байгаа бидний одоо тий ямар байдалтай байна гэдгийг харуулж байгаа юм. Тэгэхээр энийг бас бид одоо шаардлага тавьж зэгсүүлэх асуудлыг тавьж байгаа гэсэн үг. Тэгээ шаардлагыг одоо дахиад биелүүлэхгүй бол цааш дээр яах вэ? 30 жил ингээд явцсан юм шүү. Одоо тэгэл татвараа төль гэдэг юмар л биш шахан шүү дээ тий. Татвараа төлөөд ирэхээр тэр хүн татвараа төлж чадахгүй бол өмнө нь энийгээ бас барьцаа тавьж их мөнгө зөврөг зээлж лээсэн байлээ. Өд хөрөнгө гэж харж байгаа бол энийхээ үнэлгээ хийлгээд одоо авч энийг нь тордож явах боломжтой эзэн болчих боломжтой хүндээ шилжүүлэх юм уу яах вэ? Тэр бол тэр хувь өмчлөгчийн асуудал баг тий. Хүний өөрийнх нь шийдэх асуудал. Тэр бол өөрөө хийх ёстой юм хий, татвараа тавь, стандартаа хангуулах ажлуудыг хий гэж. Нэгэнтээ хүүхдийн зуу дээр ирснээс нэг асуулт асууж байгаа. Одоо энэ хүүхдийн зуугаар нөгөө хүн хөлгөөн их учраас стрит фудууд зундаа их гардаг шүү дээ. Өнгөрсөн жил бол нөгөө нэг сумын газар дараах эдносыг бол ажилуулна гэдгийг илэрхийлж байна. Тэгэхээр саяхнаас одоо нийслэлээс хоригдсон гэдэг зүйлийг энэ стрит фудын үйлчлэгээ эрхэлдэг хүмүүс хэлээд байна л да. Энэ одоо яагаад хоригдсон юм бол ямар шалтгаан байна? Стрит фудыг албан ёсоор хоригдсон тийм шийдвэр бол гараагүй. Тэгэхээр энд бид 2-7 хоногийн хугацаатай яг хотын стандартыг хангуулах аян хийж байгаа. Энийн хүрээнд буруу зургуу ойлголцсон асуудал байж магадгүй. Бид нар бол судлаа. Тэрнээс стрит фуд буюу одоо ингээд дулаараад ирэхээр залуучуудын маань бас хотын иргэдийн маань гадаа ая тухтай байгаад үйлчлүүлэх боломжийг нь хангахын төлөө бид бас хотын нэг дэмжин. Тэгэхээр яг ийм хоригдсон шийдвэр бол гараагүй гэдэг.